Тэглээ хамтдас та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрийн цагийг бүгдээ хамтдаа эхлээд эзэн бурхандаа хандаа залбирцгаая. Хайртай Тэнгэрлэг эзэн минь ээ, та бидэнд энэ цаг өгсөн талархаж байна. Энэ өдрийг тань даатгаж байна. Та өөрийн гайхамшигтай замаар удирдан жолоодож чиглүүлж хөтлөн дагуулж өгөөрэй. Эзэн минь ээ, тэгээ таны нэгүсэл энэ газарт бэлхэн дүүрэн байх болтугай. Танд талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Халелуя. За бүгдээ өнөөдөр Эфес намын 2 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэлийг уншаад Бурхны бэлэг гэсэн сэдвээр бүгдээ суралцъя. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхах болно. Учир нь бид сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл юм. Бидний тэдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Амен. За Илч Паул Эфес намын 2 дугаар бүлэгт Эфесийн чуулган бас Бурхны тэдэнд өгсөн бэлгийн тухай тийм ээ чухал сургаалыг энэ зүйл дээр ишлэлээр зааж байна. Өнөөдөр ч гэсэн Бурхан бидэнд ямар бэлгийг өгснийг бас бүгдөө эргэн санацгаая. За бид мэдээж Бурханаас бодит харагдах үст тийм одоо зүйлийг авахыг хүсэж байдаг. Ер нь бол хүмүүс тийм ээ бэлэг гэвэл нүдэнд харагддаг, баригддаг тийм ээ. Бас үнцэнтэй явлын зүйлсийг одоо тийм ээ бэлэг гэж боддог. Бас яг үүндтэй талархдаг. Бид заримдаа Бурханаас олон сүнслэг нэгүслийг авсан боловч бид бодитоор хараагүй учраас бид нар талархаж чаддаггүй. Бодитоор хүртээгүй учраас бид нар тийм ээ талархлыг өргөдөггүй. За тэгвэл Бурханы бидэнд өгдөг бэлэг бол тийм ээ үнэхээр гайхамшигтай ёроол юм аа. Яг тэр нэгүслийн учир та нар итгэлээрээ аврагдсан гэж хэлж байгаа нь Бурханы бэлэг бол тэгвэл аврал бол өөрөө Бурханы бэлэг юм аа гэж тодорхойлж байна. Тэгэхээр ах トゥ нараа Бурхан бидэнд аврал гэдэг гайхамшигтай үнцэнтэй тэр бэлгийг Бурхан бидний хүн нэг бүрт өгсөн байна. Мэдээж сүрлээс аврах, мөхлөөс аврах, гимнүглээс аврах тийм ээ. Бүхий л одоо ялагдал, одоо цөхрөл, дарамт шахалт, өвчин, гуниг, зовлон энэ бүгдээс биднийг аврах тэр Бурханы гайхамшигтай авралын бэлэг өнөөдөр бидэнд тийм ээ одоо өгөгдсөн байна. Тэгэхээр өнөөдөр Бурхан танд авралын бэлгийг аль хэзээний өгсөн гэсэн. Энэ авралын бэлгийг бид нар зүгээр өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр хүлээж авдаг хүн биш. Харин энэ дээр нэгүслэр та нар авсан гэж. Нэгүслэр бид нар Бурханы бэлгийг тийм ээ хүлээж авсан юм байна. Тэгэхээр өнөөдөр бүгдөө Бурханаас хүртсэн тэр гайхамшигтай бэлгэнд бүгдөө талархал, дүүрэн бас амьдрах нь тийм одоо зохистой юм аа гэдгийг бид эндээс. Тэг яагаад Бурхан бидэнд бэлгийг өгдөг вэ? Тэр гайхамшигт авралын бэлгийг өгсөн бэ гэхээр Бурхан биднийг бүтээсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурхан биднийг тийм ээ Христ дотор гайхамшигтайгаар бүтээдэг. Бид авралын бэлэг болох тэрхүү авралыг хүлээж авсны дараа тэрхүү авралын бэлэг нь Есүс Христээр дамжуулан бидний амьдралд ирсэн учраас одоо бид Есүс Христ дотор Бурханы хөдөө шинэ бүтээл. Тэр эзний таныг хардаг нүд бол шинээр харж байгаа гэсэн. Есүс Христийн таныг ширж байгаад нүгэлтний тэр амьдралаар биш, өмнөх амьдралаар ч биш харин Бурхан таныг өнөөдөр Христээр дамжуулан уучлагдсан, цагаатгагдсан шинэ хүн болсон тэр одоо нүдгээр Бурхан таныг харж байгаа гэсэн. Өөрөглөлөн харах юм бол сайн үйлсийн төлөө Христ Есүс доторх сайн үйлсийн төлөө Бурхан биднийг бүтээсэн гэдгийг энэ дээр тийм одоо тодорхойлж байгаа. За тэгвэл Есүс Христийн дотор Есүс Христээр дамжуулан бүтээгдсэн тэр гайхамшигтай сайн үйлсүүдийг бид нар бүтээх ёстой. За Есүс ямар сайн үйлсийг бүтээсэн бэ? Тэр хүмүүсийг аврахын төлөө загалмай дээр цовдлогдсон. Гэм нүглийг уучлахын төлөө загалмайд өөрийгөө үлгэж тийм үнэхээр хүмүүсийн төлөө хараал болж хүмүүсийн төлөө тэрхүү авралын дахил болон өргөгдсөн энэ гайхамшигтай сайн үйлсүүдийг Есүс Христ бүтээсэн бол өнөөдөр Христ итгэжтээс гарах сайн мэдээ нь энэхүү Христийн авралын төлөө өөрийнхөө амьдралыг эзэнд зориулсан, бусдад зориулсан, хүмүүст зориулсан тэр гайхамшигтай сайн үйлсүүдийг бид өнөөдөр тийм ээ гаргахын төлөө эзэн дотор тийм ээ бид дуудагдсан юм аа гэдгийг эндээс тийм ээ харж байна. Халелуя. Тэм учраас өнөөдөр бүгдөө энэ өдрийн туршид эзэндээ талархаж
өдөр тутам бидэнд харагдахгүй боловч бидэнд хүртээсэн, өгсөн тэр гайхамшигтай Бурхны бэлгүүд талархацгаая бүгдөө. Авралын бэлгүүдэд талархацгаая. Бурхны авралын бэлэг өдрөөс өдөрт биднийг шинчилж, шинэ бүтээл болгож идэг. Бидний шинэ бүтээл болгосон зорилго нь сайн үйлсийн төлөө юм гэж. Өөрөөр хэлбэл одоо аврагдаагүй байгаа мянган хүмүүсийн төлөө Бурхан олон жилийн тэртээ 2000 жилийн тэртээ Христээр дамжуун сайн үйлсийг бүтээсэн тэр гайхамшигтай үйлсийг өнөөдөр Бурхан таны дотор таныг ашиглаж бас олон мянган хүмүүс эзэн дээр ирж аврагдаасаа, таны гэр бүлийнхэн аврагдаасаа гэсэн тэр зорилгоор эзэн таны дотор сайн үйлсийг, сайн ажлыг Бурхан эхлүүлж байна. Энэ бүгдийг бүгдөө хүлээж авцгаая. Халелуя. Тэгээ бүгдөө эзний өмнө эрен залбирая. Өнөөдрийнхөө энэ цагийг Бурхандаа даатхан хамтдаа өргөцгөөё. Хайртай Тэнгэрлэг эзэн минь танд баярлалаа. Бидэнд өгсөн Бурхны бэлгийн төлөө талархъя. Та бидэнд гайхамшигтай бэлгийг өгсөн. Энэ нүдэнд харагддаг, баригддаг зүйлсээс илүүтэйгээр харагдахгүй, баригдахгүй боловч сүнслэг гайхамшигтай тэр авралын бэлгийг Есүс Христээр дамжуулан бидэнд өгсөн. Эзэн баярлалаа. Бидний гэмээс аварсан бэлгийг, нүглээс ангижруулсан бэлгийг, биднийг сул дорой байдлаас чөлөөлсөн, татан гаргасан, биднийг өөрчилж шинчилсэн тэр гайхамшигтай бэлгүүдийн төлөө би танд талархаж байна эзэн. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.